Оройн төргийн үзэгчтэй ТV7 телевизийн мегмар гаргийн орой мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Мэдээ бол баримт бид баримтыг баталгаажуул. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр Хөгжлийн банкны зээлдэгч нарын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол боллоо. Ажилтныг эрчимжүүлэх санхүүжилтийн сан байгуулна. Төв цэвэрлэх байгууламжийн сувг задарснаас болж 20 газар 3 жил сүйдлээ. Монгол Улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж шалгалт хийсэн талаар холбогдох байгууллагуудын тайлан мэдээллийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол боллоо. Зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн явц болоод чанаргүй зээлийн ангилалд хамаарах компаниудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. Монгол Улсын хөгжлийн банкнаас анхаарал хандуулах шаардлагатай 66 зээлдэгчийг олон нийтэд зарласнаас хойш 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд 5 компани зээлийг бүрэн төлж барагдуулсан буюу 61 зээлдэгчийн асуудал яригдах болсон. Чанаргүй ангилалд байгаа 42 зээлдэгчдээс 10 гаруй компани төлөлтөө хийж эхлээд байгаа ч хамгийн томд тооцогдох хөтөл QSC, Эрэл Бэрэн зэрэг компаниуд зээл төлөгдөөгүй байгаагаас зээлийн эргэн төлөлтөд бодит үр дүн ажиглахдаггүй байгааг тус банкны төлөөллөд мэдэгдлээ. Бидний хувьд зээлийн багцаа ингээд анализ хийгээд үзэхээр за 1.8 их найд төгрөг дээр цаашид бас нэмээд нэг 400 тэрбум төгрөгийн зээлийг бид арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр нийтдээ нэг 2.2 их найд төгрөгийн багц дээр бид ямар нэгэн байдлаар арга хэмжээ энэ ондоо багтаж авах нь авч байж банк маань бас цаашдаа эрүүл саруул ажиллах нөхцөл нь бүрднэ гэж үзэж байна. За 2.2-ийн бараг 3.1 орчимд буюу 762 тэрбум төгрөг нь бол төсвийн шинж чанартайгаар өмнөх онуудад төрөмжт аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл багц байгаа. За 496 бараг ойролцоогоор 500 тэрбум төгрөг нь бол хөтөл ХХК болон QSC ХХК-тай авсан зээл байна. За тэгээд бусад 986 тэрбум нь бол хувийн хвшил бизнесийн зээлүүд байгаа. За дотор нь задлаад харах юм бол 762 тэрбум төгрөгийн одоо төрийн өмчтүүдийн авсан зээлүүд гэхэд Монголын газрын тос Эрдэс Монгол, за Тоосгийн 300 орчим тэрбум, за Эгийн голын усан цахилгааны станцын Тэзүү санхүүжүүлсэн, за мөн түнчлэн 5 цахилгаан станцын Тэзүү санхүүжүүлсэн гэд нийтдээ 762 тэрбум төгрөг бол одоо ямар нэгэн байдлаар банкны хувьд эргэн төлөгдөх боломжгүй болцоод ингээд байж байгаа. За хөтөл QS бол ойлгомжтой. За бусад зээлийн хувьд бол нийтдээ 38 зээл байна. За энэ улаанаар тэмдэглэснүүдийг нь бол бид шүүхэд нэхэмжлэл гаргасан болон шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж байгаа зээлүүд гэж ойлгож болно. За зарим зээлүүд дээр бол бас мэдээж шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэр ерөнхий газар дээр бас цаг хугацаа алдж байгаа тийм асуудлууд байгаа. Хөгжлийн банкны захируулаас сая хэлж байна. Тэгэхээр ер нь бол яг энэ ямар ч эдийн засагч ханшийн эрсдлийг ингээд 81% сулартал бол энийг харах ямар ч боломжгүй. За бид нарыг одоо яг зээл аваад тэрний дараа бол яг энэ $10 ханш бол огцон өссөн 1850 байсан бол 2016 оны эцэст 2400 гараад явцсан. За Төв банкны тухай хуулиараа Төв банк нь өөрөө энэ төгрөгийн ханшийг доктортой байлгах юм хуулийн үүрэг бол хүлээсэн байдаг. Тэгэхээр энэ ямар нэгэн одоо үйлдвэрлэгчээс огт шалтгаалаагүй энэ ханшийн хохирлыг бол ганцхан үйлдвэрлэгчдэр ингээд өөрүүлээд байгаа нь бид нараас шудраг ус гэж үзэж байгаа. За энэ 2021 онуудад ч гэсэн бид нар энэ асуудлыг хөгжлийн банкнд цар тахлын энэ хүндрэл үнэхээр хэцүү байна. За дээр нь яг энэ форс мажор хардшип болчиход байна гэдгийг бол удаадараа илэрхийлсэн 20 гаруй удаагийн хүсэлтийг бас өгч ийсэн. За одоо бидний хүссэн зүйл бол ерөөсөө энэ ханшийн үйлдвэрлэгчээс шалтгаалаагүй энэ ханшийн зөрүүний хохирол төр тодорхой шийдэл гаргаж өгөөч. Хамтарч ажиллахад бол бэлэн байна л гэдэг хүсэлтүүдийг илэрхийлсээр ирсэн. Өнөөдрийн хүртэл бас бид нар хариугаа бас л хүлээсээр ирж. Зээл төлөлт бол ингээд манай 2014 онд тогтоол гараад 2015 оноос одоо зээлийн санхүүжилт аваад яг дараа жилээс нь эхлээд зээлийн эргэн төлөлтийг бол хийсээр ирсэн. Та бүхэн цаа танилцуулсан нийтдээ 24 удаагийн эргэн төлөлтөөр одоо нийт 143.1 тэрбум төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн байна.
Том зээлэгчдийн нэг болох Бэрэн группийн хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн үлдэгдэл 163 тэрбум төгрөгт хүрсэн. Тус компани нийт 6 блок орон сууц барьсан. Үүнээс 2 блок банкны барьцаанд байгаа хэрнээ зарагджээ. Энэ нь иргэд хохирох эрсдлийг бий болгож байгааг анхааруулж байна. Товчхондоо иргэд төлбөрөө 100% төлсөн ч орон сууцны гэрчлэгэнд гарахгүй гэдгийг сануулж байгаа юм а. Энэ мэд чанаргүй зээлдэгч нарын асуудал яригдж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй асуудал улам сунжирсаар байгаа юм а. Банкн дээр шалгалт ороод за тухайн хийсэн шалгалтаар бол банкны 40 зээл дээр одоо энэ 40 зээлийн одоо зээлийн хуваар зөрчигдсөн байна, зээлийн хүү хугацаанд төлөгдөөгүй, зээлийн үндсэн өрийн төлбөр хуваарт хугацаанд бас төлөгдөөгүй гэдэг зүйлээр за мөн Монгол банкныхаа активын ангиллын журмын дагуу тухайн зээлүүдийг бол эрсдлээр нь ангилал бууруулсан. За ангилал бууруулад 755 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулж нийт эрсдлийн сан бол одоо 1 тэрбум 337 тэрбумд хүрэх ийм л акт тогтоогдсон байна. За тэгээ ингэхлээр тухайн банкны одоо зээлүүд нь эрсдэлгүй за тэгээ мөнгөн өөрийнхөө ашиг болон орлогоор өөрийн хөрөнгөөр эрсдлийн сан байгуулад ирэхлээр тухайн банкны одоо зохистой харьцааны үзүүлэлтүүд бол бүгд одоо зөрчигдөж эхэлж байгаа. За тэгээ би одоо зохистой харьцааны үзүүлэлтүүд яаж зөрчигдөөд юу болсон бэ гэдэгт та бүхэн танилцуулъя. За тэгээ өөрийн хөрөнгө эрсдлэр жигнэс активын харьцаа 9%-аас илүү байх ёстой. За банк бол тухайн үед бол 34% байна гэсэн одоо тайлантай байсан бол одоо Монгол банкны шалгалтаар энэ нь өөрөө 1.9% болж буурсан. Тэгэхээр энэ нь өөрөө юу хэлж байна гэхээр өмнө нь одоо банкны өөрийнхөө нэг их найдаар өөрийн хөрөнгөтэй гэдгээр одоо энэ саяны харьцаа хөрөнгийг хангаж байна гэдгээр байсан бол одоо өөрийн хөрөнгөнд ингэж алдагдахлаараа энэ харьцаа хөрөнгөө ингээд алдагдаад явчихж байгаа. Зээл авсан компаниудтай холбогдох 20 улс төржийн нэрсийг мөн зарлаж байна. Тухайн улс төрчдийг авилгатай тэмцэх газар шалгуулах шаардлагатай гэж үзлээ. Үүнээс гадна хөгжлийн банк анханасаа зээл гаргах нөхцөлөө бүрэн тодорхойлоогүй. Зориултын бус төслүүдэд санхүүжилт олгосон 2012-оос 2017 онуудад аудитын шалгалтаар банк тодорхой бус ач холбогдолгүй зүйлсэд их хэмжээний мөнгө зарцуулсан асуудал сөхөгдөж тухайн үед хэрэглээний зардал танах дүгнэлтийг гаргаж байжээ. Тухайлбал гадаад томилолт орон тооны бүтэц, цалингийн зардал өндөрөөснөөс гадна маш их хэмжээний зар сурталчилгааны ажлыг хийжээ. Жилд хамгийн багадаа 720 тэрбум, ихтэй 1.2 их найд төгрөгийг банкны үйл ажиллагааг олон нийтэд түгээхэд зарцуулж байжээ. За тиймээс нэг талаас чанаргүй зээлгч нарын асуудал яригдж байгаа хэдий ч зээл олгосон байгууллага өөрөө хууль зөрчиж банкны үйл ажиллагаанд саад учруулж хөрөнгийн зарцуулалтыг доголдуулахад нөлөөлсөн асуудлууд сөхөгдөж байна. Цаашид зээлдэгч болоод зээл олгосон банкны удирдлагуудтай холбогдох асуудлыг хуулийн дагуу шалгаж тогтоох, хариуцлагын арга хэмжээ авч компаниудын хөрөнгийг битүүмжлэх ажлыг хийх шаардлагатай гэж их сурвалжууд дүгнэлээ. Дараагийн мэдээ. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулж буй ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган төрийн ордонд боллоо. За чуулганаар олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол улсын оролцооны талаар онцлон хэлэлцлээ. Мөн ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлийг сааруулах, цүлжилт шар шорон шуурхтай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, за эх сард болох Монголын эдийн засгийн форум 2022-ын нэгдсэн хуралдаанд зөвлөмжийг танилцуулахар болж байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9% нь буюу 120 саяга талбай цүлжилтэд өртөж нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүчтэй болон нэг хүчтэй цүлжээд байна. За түүнчлэн сүүлийн 10 жилд цагуураас шалтгаалсан гамшигт үзэгдлийн тоо 1990 онтой харьцуулахад 3 дахин өсжээ. Тэгвэл өнөөдрийн баруун бүсийн нэгдсэн чуулганаар цүлжилт хүлэмжийнхээ ялгарлыг хэрхэн бууруулах, ойн санг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хөлөмжийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд бидний хувьд энэ тэргуунд сэргээлт гэрчим хүчний их үүсрийг нэмэгдүүлэхээр зорж байна. Цаашлаад зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачлагыг Монгол улс дэмжиж, нар салхины ариун нөөцөө ашиглан сэргээлт гэрчим хүчний их үүсрээ нэмэгдүүлэхээр бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Мөн хөлөмжийн шингээлтийг нэмэгдүүлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, нөхөн сэргэлтийг дэмжих, усны нөөцийн хомсдлоос хэрэглэхэд онцгой анхаарч 2030 он гэхэд тэр умаар тоологдох мод тарж ургуулах, хамгаалах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000-га орчим талбайд ойжуулалт хийвэл 2022-оос 2030 онд хүртэл нийт 57 сая тонн нүүрс хүчлийн хийтэд дүйцэхүйц хүлэмжийнхийг бууруулах боломжтой гэж тооцоолжээ. За цаашлаад 880 гаруй мянган-га талбайд ойжуулалт хийх боломжтой гэдгийг хэлж байна. Байгаль орчин аж үйлчлэлийн яамнаас ойн бодлого зохицуулалтын газрын урьдчилан төлөвлөлтөөр 300 мянга орчим га талбайд ойжуулалтын ажлыг зохион байгуулснаар хэрэгжилтийн явцад буюу 2022-оос 2030 онд 57 сая тонн нүүрс хүчлийн хийтэд дүйцэхүйц хэмжээний хүлэмжийг бууруулах боломжтой гэсэн тооцоолыг гаргалаа. Харин ойжуулалт хийгдснээс 10 жилийн дараа энэ тоо 64 сая тонн, 20 жилийн дараа 82 сая тонн болж өсөх тооцоолол хийгдсэн. Ойн хүлэмжийн хийн шингээлтэн цаг хугацаа өнгөрч ойн насжилт ихсэх тусам шингээлтийн хэмжээ нэмэгдэж урт удаан хугацаанд хадгалагддаг онцлогтой. Манай судлаачид шилмүст ойн бүсэд ойжуулалтын ажлыг хийх тохиромжтой газрыг судалж тодорхойлсон байдаг. Тус талбайд нэмж ойжуулалт хийснээр байгалийн ойгт хилж хүлэмжийн хийх шингээх боломж илүү бүрднэ гэж дүгнэсэн. Нэмэлт хөлбөрөөр авч үзвэл хамгийн багадаа 114 мянган га талбайд шилмүстэй тарихад 2022-оос 2030 онд 10 сая тонн нүүрс хүчлийн хийтэд дүйцэхүйц хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэж үзэж байна. Цаашлаад 880 гаруй мянган га талбайд ойжуулалт хийх боломжтой гэж харагдаж байна. Тэгэхээр энэ бодлогыг хэрэгжүүлэхэд одоо хамгийн түрүүнд механизм хэрэгтэй. Юу гэхдээ зэрэг ойн болоод гидромелиорацийн ажиллагааг явуулна гэж. Тэгэхээр энэ ажиллагааг явуулахад бол одоо энийг мелиорац гэж хэлдэг. Энэ нь бол нэгдүгээрт бол хөрсний горин байх хэвээр, хоёрдугаарт бол чигийн горин байх хэвээр, гуравдугаарт бол нарны гэрлийн горин байх хэвээр, дөрөвдүгээрт бол дулааны горин байх хэвээр. За тавдугаарт бол тэр ургамлын ургацын одоо вегетац гэж хэлдэг юм л да, ургах хугацаа хэрний тухай мэдээлэл, ийм 5 мэдээлэл тавьж ургамал мод бол Монгол оронд ургана. Тийм учраас энийг бол шинжлэх ухааны үндэстэй мелиорацийн арга хэмжээ явуулж ээж тэр мод урган. Ялангуяа одоо говь хэрийн бүсд. Тэгээ Монголын нутгийн 47 дугаар өргөөс уршаа бол говь цөлөрхөг бүс, түүнээс хойш хээр тал болоод хангаан бүс байдаг юм аа. Монгол улсын ерөнхийлөгч төрийн тэргүүн өөрийн биеэр санаачлан зохион байгуулаад өдөртөн манлайлж байгаа асуудал болохоор энэ дэлхийд дахны бусад лидерүүдэд маш том тийм үлгэр дуурайл болсон, бусдад одоо их санаачлаг гаргасан, санаачлагтай ийм том үйлдэл учраас энэ дээр бол маш сэтгэл хангалуун бөгөөд ач холбогдолтой гэж харж байна. Мэдээж энэ санаачлагыг мэдээж гаргах, хин нэгэн санаачлагыг гаргахад бол мэдээж маш амар. Гэхдээ санаачлагын араас маш олон үйл ажиллагаа, бэлтгэл ажил, яг гүйцэтгэл хамгийн чухал учраас энэ тал дээр ерөнхийдөө сайн ажиллах зүйтэй гэж харж байна. Зөвлөлтөд тэмцэх ойжуулалтыг эрчимжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хамгийн том хөшүүрэг нь санхүүжилт юм а. Өнөөдрийн байдлаар Монгол улс уур амьсгалын ногоон сангаас 440 орчим сая Америк долларын санхүүжилт бүхий 20 төсөл хөтөлбөрүүдийг батлуулсан. За үүнээс 70 сая Америк доллар нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнд чиглэсэн бол 23 сая Америк доллар нь дасан цогцох арга хэмжээнд чиглэжээ. Харин 342 сая Америк доллар нь сааруулах болон дасан цогцох арга хэмжээг хослуулсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм а. Тус санхүүжилтийн нийт дүн нийт зорилтыг хэрэгжүүлэх ажлын 13%-ийг эзлэж байгаа юм. Уур амьсгалын сангаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа 10 хөрөнгө оруулалтын төслүүд байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 7 төсөл нь хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн уур амьсгалын ногоон сан нэтгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг бол Монгол улсад Хас банк болон Худалдаа хөгжлийн банк нь уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагуудаар сонгогдсон ажиллаж байна. Цаашид банк санхүүгийн байгууллага даатгалын компаниуд нэгдэн сан байгуулж хамтран ажиллахаар судалж эхэлжээ. Тодорхойлбол банк санхүүгийн байгууллагууд олгож байгаа зээлийнхээ 10%-ийг ойн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглэх мөн хураамж шимтгэлээс тодорхой хувийг санд төвлөрүүлэх зэргээр хөрөнгө босгох боломж байгааг талууд онцолж байна. Түүнчлэн хүний нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд ойрын хугацаанд 6-аас 8 мянган ойн салбарын мэргэжилтнүүд шаардлагатай байгааг цохон тэмдэглэж байна. Тэгэхээр Монгол улсад бол өнөөдөр энэ тэрэн бод үндэсний хөдөлгөөн энэ ногоон хөгжлийн бодлого яриад ирэхээр нэг хамгийн хүндрэлтэй асуудал бол ойн салбар өөрөө үндсэндээ сүүлийн 30 жил хаягдсан. Энийгээ дагаад ойн салбарын чадвар маш сул байна. Өнөөдөр бид нарт яг ойн мэргэжлийн боловсон хүчин гэх юм бол нэг 1200 хүн байгаа юм. Улсын хэмжээнд. Тэрний нэг 700 гаруй нь өнөөдөр яг мэргэжлийн ажил хийж байна.
бос нь мэрэгжлийн бас ажил хийж. Бид нар энэ тэрүүн мод үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэ ногоон одоо хөгжлийн бодлогын хүрээнд тавьж байгаа том зорилтуудыг хэрэгжүүлэхийн хүрээнд бол бид нар энэ зөвхөн ойн салбар дээр ихэд бид нар нэг 6-аас 8 мянган мэрэгжилтэй боловсон хүчин нийт шаардлагатай байгаа. Ойжуулагч хэрэгтэй, цэцэрлэгжүүлэгч хэрэгтэй. За миний бодлоор бол эхний ээлжин за гадаад дотоодын дэмжлэг ногоон санхүүжилтийн боломжуудыг нэгдүгээр хайж үзэх нь бол зүй ёсны хэрэг. Хамгийн түрүүнд бол бид нар өөрсдийнхөө нөөц болцоо, өөрсдийнхөө одоо боломжийг бол ашиглах хэрэгтэй. За өнөөдөр Монголд бол одоо гэр хороолт гэхэд 400 мянган хашаа, Улаанбаатарт 200 мянган хашаа, 21 аймаг 330 сум дахиад 200 мянган хашаа. Нийтдээ Монголд 400 гаруй мянган хашаанд сая гаруй хүн амьдарч байна. Нэг хүн яхаараа хашаанд 5 мод ургуул чадахгүй гэж тийм их санхүүжилт орохгүй. Нэг мод 5-аас одоо өсрөөл 10 мянган төгрөгийн үнэтэй. За тийм учраас бид нар яах ёстой гэхээр хамгийн түрүүн өөрсдөө мод тарьж сурах, өөрсдөө дадлаг туршлагатай болох, өөрсдөө одоо юу гэдгийг 5 мод ургуулаа сурцсан хүн зараа нь би 10 мод тарья гэж санхүүжилт хүсэх юм бол биелэгдэх магадaltaй. Улс орон бүр хүлэмжийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлж, хувь нэмрээ оруулах үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсэн. Энэ хүрээнд дэлхийн 66 улс 2050 он гэхэд хүлэмжийн ялгарлыг тэг хувьд хүргэх амласан. Монгол улсын хувьд 2016 оны үндэснээ тодорхойлсон хувь нэмэр баримт бичгийн хүрээнд хүлэмжийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7%-аар бууруулах зорилт тавьсан байсан. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард Глазгов хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэд түвшний уулзалтын үеэр манай улс дэвшилтэт технологи инновац нэвтрүүлж ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилттой түвшнийг 27.2% хүртэл ахиулах боломжтойг дэлхийн нийтэд мэдэгдсэн байдаг юм а. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн гаргалгааны сувг хоолой задарч нуур цурам үүсгэж ойр тойрныхаа амьтаа болгоныг хортуулаад 3 жил болж байна. Гэвч одоо хүртэл энэ асуудал шийдэгдээгүй, хариуцах эзэн нь олдохгүй байсаар байна. Өнөөдрийн байдлаараа тухайн газрын ус нь ширгэж, бохирын багширсан лаг болж өндөр нойрын хэдэн километрт тархсан. За эргэн тойрных нь мод өв сурамлан ахин хизээж сэргэхээр гүгсэн байдалтай болжээ. Тэгэхээр төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн гэж тодорхойлогдсон ус 10 орчим километр үргэлжилж миний одоо яг ертөнцийн зүгээр баруун гар талд байгаа Сонгой архин уулын одоо хар хушуун дээр ирж одоо туул гол руу шууд цутгадаг. Энэ дагуух одоо 10 км-ийн зам дагуу явхад бол биднэрт экологийн тэнцвэртэй байдал маш их алдагдсан ийм дүр зураг бол биднийг одоо угтаж авлаа. Одоо миний энд иргэд байгаа энэ мод бол дахиж хизээч нахиалахгүй, дахиж хизээч ургахгүй. Миний энэ одоо зогсож байгаа энэ хөрс бол хөрсөн дээр дахиж хизээч ногоо ургамал болвол гарахгүй гэдгийг та бүхэн минь ойлгох хэрэгтэй. Энэ бол ямар нэгэн уул уурхаан буруутай үйл ажиллагаа гэдэг юм уу? Ямар нэгэн хөндлөнгийн одоо үйл ажиллагаанаас биш, зөвхөн нийслэл Улаанбаатар хотын иргэдийн одоо бохирыг гүйцэд цэвэрлэж тодорхой хэмжээнд экологи нөлөөлөлгүй байдлаар гаргаж чадаагүй төрийн байгууллагын хариуцлагагүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан асуудал юм а. Шалтгаан бол одоо яг эндээс ихэлсэн байх нь шүү дээ. Бид нар бол яг шалтгааны их үүсвэр дээр зогсож байна те. Та тэгэхээр нэг сайхан тайлбарлаж өгөөч. Анх яг юу болов? Яагаад энэ сайхан хөндөө модтой ургамалтай, өвсдөө навчтай ургамал одоо юу ч ургахааргүй, модонч нахиалахааргүй болсон ийм нөхцөл байдал үүсвэ. За энэ ийм учиртай юм байлээ. Одоо бидний зогсож байгаа яг энэ цементтэй хоолойг энэ хоогоор явж байгаа бохирын шугамнаас тастаж аваачаа туул гол руу 800 м газар ийм цементийн хоолоогоор энэ шуудар ухаантай юм нэг халтуурын ажил хийсэн юм байлээ. Тэр нь одоо яг задарсан байгаа байдал нь энэ. За ингэж энэ хан нураад, энэ задраад, энэ шуудар нь ингэ задраад бүх бохир баас шээсэн ингэж энэ баруун хүн дээргөө дүүрээд урагшаага ингэж дүүрэн гут энэ төмөр юуны усаагүй дэх газрын нөхдүүд энэ төмөр замыг санаатайгаар сэтлээд энэ доогор нөгөө бохир баас шээс урсгаа хийчихсэн. Цемент хоолойны хажуу талаар нь. А дээр нь энэ цемент хоолойны энийг 2 тураа байгаа. 850 тураа байсан байгаа. Энэ тураа нь бүгдлөрөө нөгөө бохирнаа хэлчихсэн юмыг шууд одоо байгальтайг нь урсгаад одоо ингэ модон дундуур нь урсгаад туулгол руу шууд ингэ сутгаж ийсэн. Одоо энэ байгаль хамгаалах яам усуугүй тэртэх газар тэгэл би энэ шидсээр байгаа одоо 3 жил болж байгаа.
2016 онд одоо түрүүний та бүхэн дүрсээр үзүүлнэ. 2016 онд энэ бетонон хоолойг гаргалгааны сувгийг бол барьсан. За тэгээд энэ хуучин одоо ямар ч бетонгүйгээр урсаж ирж исэн энэ усыгаа тэгэхээр тэнд боогоод тэгээ яг энэ бетоноор одоо цаашаа харуулах юм бол тийшээгээ энэ шинэ бетоны хоолоогоор урсгасан байдаг. Гэвч одоо 3 жилийн дараа энэ бетоны хоолойн шаардлага анхахгүй нь бол тодорхой болж энэ тэнэгээрээ эвдэрч хэмхэрч хоолой нь бол ачаалаа дийлхээ байгаад хайлж урсаад энэ хөндөй бол одоо ийм лагийн хөндөй болж хувирсан нөхцөл байдал бол яг эндээс ихтэй гэж хэлж болно. Улаанбаатар хотоос доошоо байгаа одоо аймаг сумд одоо ийш явж байгаа одоо сумуудын одоо энэ гоёны голыг дагаас голоос ундаалдаг одоо мал хамт ийм бохор уснаа ундаална гэсэн ямар юм байх вэ тийм ээ. Тэгээ эргээ эднийг бид нар өөрсдөө идчих шүү дээ. Тэгэхээр энэ чинь ерөөл ах энэ төр гэж яхаасаа төрүүлээд Монгол улсын үндэсний аюулгүй байдал гэдэг үгийг яаж ч горж иж байгаа. Ингэж л байгаа шүү дээ. Энэ зүгээр одоо өнгөцгөн хахад ийм байгаа энэс доош ахаад энэ чинь лагш энэ бохор ингээд хөлсөнд яаж шингэж байгааг харагдаж байна тийм бэ? Хүснийхөө үе давхраг болгонд одоо ингээд хичээд орсон байгаа шүү дээ. Юуны нийслэлийн мэргэжлийн газрын дарга нь энэ манад хамаагүй ажил гэж байна. За. Тэг хинт хамаатай? Ерөнхий газартаа хамааруулж байгаа. Ерөнхий газар нь бол манайх онцгой объектын доторхоо манайх мэднэ. Энэ бол нийслэл мэднэ. Энэ хоёр хоорондоо Гэхдээ Улаанбаатар хотын иргэдийн баас шээс урссаар одоо яг энэ хэсгээр бол туулгол руу сутгаж байна. Нөхцөл байдал ийм л байна. Ус угийн удирдах газар төв цэвэрлэх байгууламжийн хувьд бол 85-аас 95% усыг цэвэршүүлж туулгол руу нийлүүлдэг гэж хэлдэг боловч та бүхэн мань харж байгаа байх. Энд хэдэн хувь гэж харагдаж байна. За тэгээд энэ бол зүгээр нэгхэн салаа хэсгэн гэдгийг бас ойлгомжтой хэлье. Үүний хойдлоор за одоо хүмүүсийн мэдж байгаа бол төмөр замын далангийн артлаар Сонгон архын уулын хар хушууны наадлаар нь тойроод нөгөө их одоо сууг гэхээс илүүтэйгээр гол нөгөө бохор маань урсаж бас туулгол руу яг ийм өнгө зүстэй ийм байдалтайгаар орж байгаа. Тэгээ бидний хувьд бол өнөөдөр Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувь навдирж байгаа Улаанбаатар хотын иргэдийн бохор ус баас шээс нь тэр чигтээ туулгол руу яг ийм байдалтайгаар урсан орж байна гэдгийг сануулж сэрэмжлүүлэхийг хүссэн юм а. Мөн дээрээс нь төрийн байгууллагуудын хариуцлагагүй байдал 3 жилийн одоо энэ асуудлыг шийдвэрлэх боломж байсаар байтал хийхгүй одоо экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж амтан ургамал ямар сөрөг нөлөөллийг үзүүлсэн бэ гэдгийг бас харуулахыг хүссэн юм а. Үзэгчдээ манай тодруулах хэлж байна. За бид эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд за ялангуяа одоо арх сектор болгондоо тэмцэх энэ ажил ер нь бодлогын төвшөнд яаж хэрэгжиж байна гэдэг асуудлыг өндөж байгаа. За тэгэхээр дотоодын үйлдвэрлэлүүдийн одоо архины үйлдвэрлэх хүчин чадал бол 2008 оноос хойш нэмэгдсэн үзүүлэлт гарч байна шүү дээ. 17 дахин нэмэгдлээ гэж ярьж байна. За гисэн хэрнээ онцгой албан татварын хувьд гэх юм бол олон улсын стандартаас бас 2-оос 3 дахин бага гэж үзэж байгаа. Ер нь энэ арх сектор болгондооны хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын төвшөнд ямар одоо зүйлсийг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэж харж байна. Тэгээ арх согтууруулгуундаа хэрэглээ манай улсын хувьд бол жил болгон гэж нэмэгдэж явсан байна. Энэ бол нөгөө импортын архины хувьд ч тэр дотоодын үйлдвэрлэлийн хувьд ч тэр дотоодын үйлдвэрлэл бол яг нөгөө яг спиртний төрлийн согтууруулгуундаа одоо бусад виноны төрлийн согтууруулгуундааны үйлдвэрлэл гэдгээр ингээд янз бүрийн байдлаар ялгаатай нэмэгдэж явсан байна. 3 доотлол нь 3 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр манай улсын хувьд бол зайлшгүй согтууруулгуундааны хэрэглээг бууруулах, зөвхөстэй хэрэглээг бий болгох энэ зөв бодлогыг бид нэр явуулахгүй бол одоо энэ тоонууд маань манай улсын хувьд согтууруулгуундааны хэрэглээ жил ирэх тусам
нэмэгдээд байгааг харуулж шүү дээ. Энэ дээр бол одоо бас их зөв талаас нь бид нар ойлгох ёстой. За энэ согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, зохистой хэрэглээг бүрдүүлэхэд хамгийн гол нь маш олон төрлийн ийм аргууд байгаад байгаа. Эндээс бид нар манай улсад яг тохиромжтой өнөөгийн нөхцөл байдал таарсан зөв хэлбэрийн аргуудыг бид нар сонгож авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Түүнээс яг дан ганц зөвхөн ийм татварын бодлого юм уу? Тийм зүйлэр бол энэ шийдэгдэх хэрэггүй. Маш олон урт хугацаанд олон жилийн туршид ингэж одоо ийм нархны хэрэглээ маань өндөр болсон учраас энэ дээр ийм цогц бодлого явуулж иж бид нар энийг бууруулах богино хугацаанд үр дүнд хүрэх юм боломж байгаа гэж харж байгаа. Энэний нэг арга нь бол одоо энэ арх согтууруулах ундаанд ноогдож байгаа энэ онцгой албан татврын бид нар хамгийн гол нь энэ англи бид нар өөрчлөлт оруулах юм зайлшгүй шаардлага байна л гэдгийг ярьж байгаа. Яг татврын бодлогын талаас бол одоо жишээ нь манай улсад 26 градустай арх үйлдвэрлэсэн, 40 градустай арх үйлдвэрлэсэн энэ дээр ногдох татврын ижлэхэн баг жишээтэй тийм. Тэгэхээр энэ дээр бол одоо нөгөө ард иргэд ихэнх нөгөө хэрэглэгчид маань илүү их нөгөө нэг хямд өртгөөр илүү одоо тийм согтуурал маань сурах одоо ийм одоо хүсэл мэдээж энийг дагаад байгаад байгаа байхгүй. Тэгэхээр илүү их өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ өндөр байгаад байдаг. Гэтэл нөгөө хүний одоо нөгөө энэ арх спиртийг шингэх чадвар гэдэг чинь өөрөө хэмжээтэй шүү дээ тийм. Нэг цагт ер нь одоо дэлхийн дунджаар бол ингээд нэг цагт 10 мл спиртийг одоо илэг мэн цэвэршүүлэх шингэх боломжтой гэдэг юм. Яг энийг аваад үзэх юм бол Монгол хүний онцлогын хувьд аваад үзэх юм бол энэ спиртийг задлах ферментийн хувьд одоо яг дэлхийн түвшнээс энэ агуулмж нь Монгол хүнд бага байдаг жишээтэй тийм. Тэгэхээр илүү их бага спиртийг бидний нэг цагийн хугацаанд одоо хэрэглэх, шингэх шаардлага болж байгаа үз. Тэгэхээр энэ бүрийн тооцоолсон шинжлэх ухааны үндслэлтэйгээр бид нэр согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, зохистой хэрэглэх, илүү тийм градус багтай согтууруулах ундааг хэрэглэх энэ тал руу бид нар соён гэгэрүүлэх, сурталчлах энэ ажлуудыг хийхээр төлөвлөд ажиллаж байгаа. Ер нь бол олон улсын хэмжээнд гол үр дүн өгдөг нэг 10 жишээ арга байх жишээтэй тийм үү. Нэгдүгээр үнийн хувьд бол одоо үнийн тал юм байна. Энэ дээр ярихаар татврын бодлого орж ирдэг. Хоёрдугаарт энэ борлуулалтын цэгүүдийн асуудал орж ирдэг. Гуравдугаарт энэ сургуулийн наснд нь болон одоо ажлын байран дээр нь соён гэгэрүүлэх архины зөв бас хэрэглээ ямар хор хөнөөлтөй талаар одоо сурчсан таниулах гэдэг юм уу. Иймэрхүү аргууд маань ямар үр дүнд хүрж болох вэ гэдгийг ингээд тодорхой гарчихсан байж байгаа учраас энэний дагуу бид нэр улсынхаа хамгийн гол онцлогт таарсан өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа гэдэг үнэлж энэ дээр энэ бодлогын арга хэмжээнүүдийг авч эхэлж байгаа. Тэгэхээр одоо сая ялангуяа ковидын дараах аж ахуйн нэгжийг дэмжих гэдэг нийслэлээс болвол бар, ресторан, караоке болвол өөрийн тэг 5 цаг хүртэл нээх шийдвэр гаргачихсан. За ингээ хэвийн үйл ажиллагаанд шилжээд ирэнгүүт нөгөө л нэг арх согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж байгаа юм биш үү гэдэг ийм иргэдийн хардлага үүсдэг. За дээрэс нь нийслэлийн одоо гаргаж байгаа бодлого өнөөдөр одоо яг ерөнхийлөгчийн санаачлагаар гаргаж байгаа энэ бодлого тийм ээ нөхцөлүүдтэй хоорондоо хэр уялдаж чадж байна гэж харж байгаа бай. За нөгөө талаас залуучуудын холбоо саяхан бас ийм уриалгад бас нэглээ тийм ээ өөрсдөө илэрхийллээ. За гисэн хідэж зүгээр арх битгий уу гэд хилээд өнгөрөх биш. Хэрэглэн дээр нь анхаарах хэрэгтэй юм шүү гэдэг ийм одоо сигналыг бол нийгмээс өгч байгаа шүү дээ тийм ээ. Тэ ер нь бид нар хэрэглэн дээр нь л анхаарах хэрэгтэй. Энэ одоо арх согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, зохисгүй хэрэглээ гэдэг маань нэг ганц сар яриад юм уу, хэдэн сар яриад юм уу, нэг жил яриад юм уу, 3 жил яриад болчих асуудал биш л дээ. Энэ бол урт хугацаанд яригдах олон 10 жилээр яригдчихэж бид нар одооний хэрэглээгээ бууруулах, согтууруулах ундаа хэрэгэлдэг, хэрэгэлсэн ч зохистой хэрэгэлдэг юм шинэ үеийг бий болгох ийм бодлого бид нар явах хэрэгтэй. Яг өнөөдрийн байдлаар одоо Улаанбаатар хотод сар болгоны нэгэнд
арх зардгөө шөнийн цагийн хязгаарлалтай байсныг одоо чөлөөтэй болголоо л да тий. Энэ мэн өөрөө яагаад ийм шийдвэрүүдийг гаргав гэхээр эхнээсээ энэ шийдвэрүүд маань нэлээд тийм хүчээр хориглох маягийн шийдвэрүүд байлаа л да. Яг нэг согтууруулахундаг хэрэглэхгүй. Тэгэхээр энийгээ дагаад ийм хүчээр хэрэгжүүлж байгаа ийм бодлогын цаана өөрөө эргээд сөрөг үр дагаврууд маш их байгаа байхгүй. Одоо чинь сар болгоны нэг нь гадуур согтууруулахундаа борлуулахгүй бол гэртээ очиж архитдаг, буудалд очиж архиудаг. Энийгээ дагаад нөгөө ахуйн архиталтыг дагсан нөгөө сөрөг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэтчлийн сөрөг үр дагаврууд нэлээдгүй гарч ирээд байна л да. Тэгэхээр энэ маань өөрөө юуг харуулж байна гэхээр ийм хүчээр таслан зогсох гэсэн ийм бодлогууд маань эргээд сөрөг үр дагавруудыг авчираад байна. Бас урт хугацаанд тийм үр дүн ахихгүй байна. Тэгэхээр энэ дээр бид нэр илүү тийм уян хатан хүртлөө яг үнэхээр бодиттой энэ архиталт согтуурлалтыг багасгах хэрэглээг багасгах зохистой хэрэглээг бий болох энэ бодлогоо хэрэгжүүлсэн зүйтэй энэ нь урт хугацаанд илүү үр дүн ингээд нэмэгдээд явж байгаа нь олон улсын туршлагаас харагдаж байна л да. Тийм арга барилыг бид нэр хэрэгжилж нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Одоо яг арх согтуурлах ундааны хэрэглээ Монгол улсын түвшинд яг ямар байдалтай байна гэж юу н харж байгаа юм бэ? За нэг иргэнд бол 12 литр арх ногдож байна гэдэг юм судалгаа гарсан байсан тийм ээ. За үүнээс улбаалаад цаашид гарч болох эрсдлүүдийг ер нь юу гэж авч үзээд байгаа юм бэ? Гэхдээ манай улсын хувьд аваад үзэх юм бол нэг хүнд 21 наснаас дээш нэг хүнд ногдох арх согтууруулах ундааны хэмжээгээр ерөөхдөө тухайн улсын архины хэрэглээ согтууруулах ундааны хэрэглээ ямар нэгнийг тогтоодог л доо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас. Тэгэхээр манай улсын хувьд бол нэг хүн жилдээ ногдох согтууруулах ундааны хэмжээ нь бол 55 литр болоод байгаа. Энэ дотор яг цэвэр спиртийн төрлийн хэрэглээ нэг хүн ногдох нь 12 литр болж байна. Тэгэхээр яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүн ногдох жилд ногдох спиртийн хэмжээ 7 литрээс дээш гарах юм бол энэ бол үндэсний аюулгүй байдалд аюул учруулахаас хэмжээнд байна гэж үздэг л дээ. Тэгэхээр манай улсынх 12 болчиход. Ингээд хүн амынхаа дунд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээний тархалтыг аваад үзэхээр бас 21-ээс дээш насны хүмүүсийн 6.2% тархалттай байгаа. Энэ тоогоор аваад үзэх юм бол нэг улсын хэмжээнд нэг 90,000 орчим ийм тархалттай байна гэж. Гэтэ энэ нь хамгийн гол аюул юу гэхээр жил ирэх тусам нэмэгдэж байгаа тоон энэ дээр бид нар бодлого хэрэгжүүлэхгүй зөв арга барилуудыг хэрэгжүүлэхгүй цогц арга хэмжээ авахгүй л энэ маань жил ирэх тусам нэмэгдэх нь шүү дээ. Жил ирэх тусам нэмэгдэх хувь нь өксөд яваад байгаа. Тэгэхээр энэ дээр одоо манай улсын хүн ам жил ирэх тусам нэмэгдэж байна. Энийгээ дагаад нөгөө согтууруулах ундааны хэрэглээний хувь маань ингээд дагаад нэмэгдэж явхаар энэ тоо маань одоо нэг хэд дахин нэмэгдэж явчих ийм магадлалууд одоо өнөөдрийн судалгаануудаас гарч байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүйд бол одоо үндэсний аюулгүй байдал занал хийлж байна. Ирээдүйд аюул учруулж байгаа үндэсний аюулгүй байдал ирээдүйд энэ учрах аюул маань улам өндөрсөд байна л гэсэн үг. Тэр энийгээ дагаад одоо энэ нөгөө ядуурлаас үүдэлтэй архиталт нийгэмд байгаад байна шүү дээ. Гэтэл нөгөө архиталтаас үүдэлтэй ядуурл амжиргааны төвшин доогуур хүмүүс чинь байгаа тохиолдлууд хувь чинь бас өндөр байгаа тоххой. Тэгэхээр энэ хувь маань эргээд өөрөө өндөрснө гэдэг чинь нийгмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл маань өшөө илүү болоод явна л гэсэн үг л дээ. Ирэх жилүүдэд бид нэр зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол. Тэгэхээр одоо архиталттай тэмцэх гол гарц шийдлийг нэн тэргуунд авч хэрэгжүүлэх шаардлагатай зүйл нь юу вэ гэж харж байгаа юм бэ? Яг бидний хувьд одоо эхний ээлжинд энэ согтууруулах ундааны одоо энэ хэрэглээг яаж багасгах вэ? Яаж зохистой хэрэгэлдэг болох вэ? Тийм. Тэгэхээр энэ дээр манай улсын хувьд бол одоо гол үндсэн хэрэглээ нь 38 градусын энэ архины хэрэглээ хамгийн өндөр байна л да. Тэгэхээр энийг бид нар хэрхэн яаж бууруулах ёстой вэ гэдэг бодлогыг нэг номерт тавьж хэрэгжүүлж байгаа. Одоо жил болгон энэ гол үндсэн хэрэгэлдэг энэ 38 градусны архины хэрэглээний
грацийг бууруулах. Ингийн тулд бид нэр одоо түрүүний хэлсэн тэр үр дүнтэй ямар аргуудыг ямар байдлаар хэрэглэх юм бэ гэдгийг гаргаж ирж байгаа. Татврын бодлого нь ямар байх тийм үү? Одоо хамгийн гол нь татврын бодлого дээр бол бид нэр грацаар ангиллаар ноогдуулж байгаа энэ татврын ер нь ангиллыг бид нэр өөрчлөх ёстой гэдэг ийм төсөвтэй байгаа. Хоёрдугаарт бид нар одоо энэ ард иргэдэг хэрхэн яаж соён гэгэрүүлэх ёстой бэ? Энэ 38 градустай буюу өндөр градустай хатуулагтай архины хэрэглэг ард иргэд хэрэглэхгүй байх. Энэ одоо хуулан сурталчлах ажлуудыг бид нар ямар замаар ямар арга барилуудаар хийх ёстой бэ гэдэг төлөвлөлтүүдийг гаргаж байгаа. За танд баярлалаа. За. Үзэгчтэй манай энэ удаагийн тодруулга энэ хүрээд өндөрлөж байна. Арай мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэндээ зарим мэдээллийг товчоор хүргэе. Улсын хэмжээнд төрийн 900 гаруй хувийн 400 орчим цэцэрлэг байна. Одоогоор 5 настай нийт хүүхдийн 90%, 4 настай хүүхдийн 80%, 3 наснуудын 70% цэцэрлэгт хамрагдаад байна. Харин 2 настай хүүхдүүдийг хамруулахад тодорхой асуудлууд үүсэж байгаа учраас цаашаа давж хэрэгжүүлэх хувилбарыг судлах болжээ. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг хангалттай болгохын тулд 700-аас 800 шинээр барих шаардлагатай ба үүнийг улсдан ганцаараа шийдвэрлэх боломжгүй. За тиймээс төр хувийн хвшилтэй хамтарч урт хугацаанд хувийн хвшлийн цэцэрлэгийг дэмжих, багтаамжийг нэмж нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг олгох гэх мэтээр шийдвэрлэх боломжтой хэмээн боловсрол шинжилгээ ухааны сайд инх амглан хэллээ. Мөн гэр хорооллын дунд 4 айлан газар худалдаж авч багтаамжийн хувьд жижиг буюу 100-аас 150 хүүхдийн өргөө цэцэрлэг барина. Энэ жил цэцэрлэг баг сургуулийн өргөө цэцэрлбэрийг 2-ыг туршилтаар барихаар төлөвлөж байна. За түүнчлэн яамны зүгээс хүүхэд харах үйлчилгээг шин шатанд гаргах бодлогын дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ онцолжээ. Одоо та бүхэнд гадаад мэдээ хүргээд дэлхийд дахин дөрвөн мэдээллийг хүрэхээр студид орчуулагч тамч баяртай ажиллаж байна. Үзэгчтэй энэ өдрийн минь төргий. За Оросын холбооны улс болоод Украиний хооронд энхийн хэлэлцээр байгуулах асуудлаарх ээлжид яриа хэлцээ. За яг одоо Туркийн Стамбул хотод явагдаж байна. Тэр Украиний ерөнхийлөгч Зеленский Оросын холбооны улсад хандаж за Украиныг төвийг сах статусын талаар за энхийн яриа хэлцээрийн хүрээнд за Оросын холбооны улстай ярилцахад бэлэн гэсэн мэдгдлийг үл гаргасан. За үүнтэй холбоотой Туркийн талаас Оросын холбооны улс болоод Украиний талуудтай за ээлжид яриа хэлцээрийг Туркийн нутагт зохион байгуулах асуудлаар санал солилцсон. Ингээд Орос болоод Украиний талууд Туркийн саналыг хүлээж авснаар өнөөдрийн одоо яриа хэлцээ одоо явагдаж байна. За Украиний ерөнхийлөгч Зеленский гал зогсоох асуудлаар Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй биечлэн уулзалт хийх саналыг бол ахин тавьсан. За Украиний ерөнхийлөгчийн энэ саналын хариуд Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд за хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулах асуудлаар за талуудын бие биедээ тавьж байгаа шаардлага нөхцлүүдтэй холбоотой за гол асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрэхээс нааш хоёр улсын ерөнхийлөгчдийн хооронд уулзалтыг зохион байгуулах нь бол үр дүнгүй гэсэн мэдгдлийг бол өгсөн. За түүнчлэн Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров за Украиний зүүн бүс нутаг дахь энэ Донбассын бүс нутаг дахь энгийн номхон иргэдийн эсрэг за Украиний төр засгийн зүгээс сүүлийн жилүүдэд баримталж байгаа энэ хатуу бодлогыг за эсэргүүцэж за Оросын холбооны улс Украиний хатуу бодлогын дор ялангуяа энэ Донбассын энгийн номхон иргэд Киевийн дэглэмийн дор ахин одоо хизээш зов зүдрэхгүй байхыг Москвагийн зүгээс баталгаажуулах ёстой. За үүний төлөө Украинтэй одоо энэхүү яриа хэлцээнд бол тохиролцох нь бол энэ яриа хэлцээний гол нэг хэсгэ гэдгийг бол онцлсан байна. Тэгэхээр Украиний ерөнхийлөгчийн зүгээс за бид Украиний газар нутгийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолыг за хамгаалах нь бол мөн яриа хэлцээний одоо гол үндсэн зорилго. За бидний зорилго бол Украиныг одоо бүрэн бүтэн байдлыг хамгаалах болно гэдэг мэдгдлийг бол мөн гаргасан байна. За түүнчлэн Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын холбооны улсын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа өрөндийн тэргүүтээ улс орнуудын иргэдийг Оросын холбооны улс руу зорчих, за нэвтрэх болон за виз олгохтой холбоотой Оросын холбооны улсын ерөнхийлөгч албан ёсны нэгэн шийдвэр гарах болсон гэсэн мэдгдлийг бол өгсөн байна.
Тэгэхээр Оросын эсрэг одоо хориг авч арга хэмжээ аваад байгаа тааламжгүй харилцаа үзүүлж буй гэдэг улс орнуудын иргэдийг Оросын холбооны улсад нэвтрэх болон виз олгохыг хориглохтой холбоотой энэ албан ёсны шийдвэрийг бол одоо тун удахгүй гаргахаар бол Оросын холбооны улсын талаас бол бэлтгэж байгаа гэсэн мэдээллийг бол Оросын гадаад хэргийн сайд бол Сергей Лавров мэдгдсэн. Тэгэхээр эдгээр орнуудын хувьд за Европын холбооны одоо бүх гишүүн улс орнууд тухайлбал Европын холбооны гишүүн 27 улс, за Америкийн нэгдсэн улс, Их Британи, Канада, за Шинэ Зеланд болоод Япон, бүгд найрамдах Солонгос улсын иргэд энэхүү хоригт багтана гэсэн мэдээллийг бол Сергей Лавров сайд бол өгсөн байна. За түүнчлэн Оросын холбооны улсыг их хорийн бүлгээс гаргах саналыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жозеф Байден дэмжиж байгаа илэрхийлсэн мэдгэл гаргасан. За үүнтэй холбоотой Оросын холбооны улсын Индонез улсад суух элчин сайд ерөнхийлөгч Путин за энэ жил Индонезийн Балид болох их хорийн дээд хэмжээний уулзалтанд одоо биечлэн оролцох төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээллийг бол өнгөрөх 7 хоногт гаргасан. За үүнтэй холбоотой их хорийн одоо бүлгийн зарим одоо гишүүн улсуудын төлөөлөл бол Оросын холбооны улсын ерөнхийлөгчийг бол энэхүү дээд хэмжээний уулзалтанд оролцуулахгүй байх ёстой гэсэн мэдээлэл гаргаж энэ талаар бол ажил нь за Индонез улстай одоо энэ талаар бол ярилцах талаар бол мэдээлэл бол гаргаж байсан. Тэгэхээр их хорийн бүлэг гэдэг бол аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн эдийн засгийн хүчин чадлаараа одоо тэргүүлэгч дэлхийн 19 улс за Европын холбоог багтаасан засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум юм. Тэгэхээр Европын холбоог стооцвол энэ форумд одоо засгийн газар нь одоо багтдаг улс орнуудын хувьд Оросын холбооны улсыг их хорийн бүлгээс гаргах тус улсын ерөнхийлөгчийг нь дээд хэмжээний уулзалтанд оролцуулахгүй байхтай холбоотой одоо энэ санал санаачлагууд дээр одоо санал хуваагдаад байгаа гэсэн мэдээллийг бол инээчгүй бол өнгөрөх 7 хоногт өгсөн. Тэгэхээр их хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт Индонезийн Балид энэ оны 10 дугаар сарын 30-наас 31-ний хооронд бол зохион байгуулагдахаар төлөвлөгдөд байгаа. Тэгэхээр энэ дээд хэмжээний уулзалттай холбоотой болоод Оросын холбооны улсын эсрэг одоо хөрөндийн улс орнууд за мөн Оросын холбооны улсын зүгээс эдгээр улс орнуудын эсрэг баримталж байгаа бодлоготой холбоотой зарим одоо мэдээллийг бол хүргэлээ. За ингээ үзэгч та бүхэндээ Турк улсад зохион байгуулагдж байгаа Оросын холбооны улс болоод Украиний хооронд одоо энхийн хэлцээний талаарх одоо цаг үеийн асуудлаарх шинэ мэдээллийг дараагийн нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ цаг алга хүргэх болно. За ингээд энэ удаагийн гадаад мэдээ сонирхолтой явдал баярлалаа. Телевизийн арай мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй.